Энэ хүү цалыг авсандаа би юуны төрүүлээд сэтгүүлч та бүхэндээ маш баярлалаа. Яагаад гэх юм бол бидний сайн мууг энэ ичиж тэ сайныг магтааж ингэж бид нэг хамтдаа 31 жил явлаа. За мөн төрүүлээд энэ хорвоод мэдлсэн аав ээж хоёр бидээ намайг төрүүлж ишгсэн аав ээж хоёртай тэгээд энэ муухан авьяастай төрүүлсэн аав ээж хоёртай бас маш баярлалаа. Мөн дээрээс нь миний хүмүүжил, боловсрол энэ болгоныг өгсөн сургуультай маш баярлж байна. Тэгээд гурван найзынхаа ачаар би бас энэ зогсож байгаа. Тэгээд биднийг сонсч ирсэн, биднийг дэмждэг сонсогч та бүхнийхээ ачаар бас энэ зогсож байна. Мөн дээрээс нь миний хайртай хань халамжаар би бас энэ зогсож байгаа. Хөөхөн 3-4 хүүгийнхаа хайр аз жаргалыг надад бэлгэлдэг тэр инээ дээр би одоо бас ачаар би энэ зогсож байгаа. Тэгээд Монголынхаа бүх иргэд Монгол талбтай бүх монголчууд та бас маш баярлалаа. Таны төрийн сойргол болд найзтайгаа нэг өдөр гавьяа цаалаа хөтлөгээ зэрэгцээ яриагаа зогсож байсан бас сэтгэл ямар байна. Бас ерөнхийлөгч тань чангалыг нь хүртээхдээ юу гэж хэлж таарсан юм бэ? Монгол улсынхаа хөгжил дэвшил хонь нэмэр болсон урлагта үнэн жиж өдөө зэрэгтэй явж байгаа баяр хүргэе гэсэн. Энэ үг бол миний зүрх рүү ёнкгээд орсон. Ягаад ч юм зэрлэг болгож байгаа юм шиг санагдсан. Яг урлагаа өшөө сайн хөгжүүлдэг гэсэн тийм чин сэтгэл өшөө их тийм миний биелүүлээгүй зүйлсүүд маш их байгаа. Энийг өшөө хурдан хийх юм байна гэсэн тийм одоо нэг өсний ташууруулсан юм уу да. Тийм үгийг хэлсэн. Авиацол хүртэх мэдээг анх аваад та ямар мэдрэмж төрсөн бол тэр баярт мэдээг хамгийн дөрөв хинтээ хуваалцсан. Яг энэ баярт мэдээг битгийгээр бодоо ихтэй авсахгүй. Тэгээд нөгөө хэвчээ би юу гэж хэлнэ л гэж бодсон. Яах бол их бол одоо яанаа л гэж бодсон. Тэгээд манай хоёр найз бол удахгүй аавны итгэлтэй байгаа. Ягаад гэвэл бид яг л адилхан хөдөлмөрсөн, яг л адилхан өглөө 9 цагаас шөнийн 10 цаг хүртэл бэлтгэлээ хийж яг миний туулсан зовлон, миний туулсан жаргал яг бид манай гурван найзтайгаа яг адилхан. Тийм учраас энэ гавьяа шагналч гэсэн манай хоёрын ингэрдээр удахгүй очно гэдэгт итгэлтэй найдаж байгаа. Хоёр найснаас ирсэн байна те баярлж байна уулзахаар. Та дөрвийн хувьд анх эхэлж байхдаа дөрвөн жоохон хөвгс мөрөдлөөр эхэлж исэн. Өнөөдрийн энэ хэмжээнд ер нь Монгол түмэндээ хайрлагдсан төрдөө үнэлүүлсэн хамтлаг болно гэж төсөөлж байв уу? Анхнаасаа ерөөсөө бид дөрөв мөнгө олё гэж байгуулагдаагүй, алдар нэртэй болоё ч гэж байгуулагдаагүй. Ер нь анх хөгжим тоглож сурахтаа хөгжим үжигт багш нар юу гэж заадаг вэ гэхээр сайн хөгжимчин болоорой гэдэг. Тэрнээс биш нэр алдартай болоорой гэж ерөөсөө захидгүй. Сайн хөгжимчин болохын тулд өдөр болгон бэлтгэл хийх ёстой гэдэг шиг яг бид дөрөв яг тэр зарчмаар анхнаасаа гоё дуу гаргая. Тэгээ өөрсдийнхөө мөрөөдлийг биелүүлээ гэсэн зарчмынхаа явсныхаа үндсэн дээр одоо би хамтлагаараа энэ зогсож байгаа болов уу гэж би бодож байгаа. Тийм учраас одоо энэ урлагаар хөөцөлдөж байгаа урлагт дуртай урлагаар эхлэе гэж бодож байгаа хүмүүс бол ерөөсөө одоо хэлбэр дүрс ямарваа нэгэн оёг ялгар юмд дурлахаас илүүтэйгээр хүний сэтгэл зүрх хайр халамжийн төлөө явах юм бол одоо цаанаасаа байглаасаа гэдэг шиг цаанаасаа ингээд өгдөг юм байна гэдэг харж байна, үзэж байна. Баярлалаа.